Сайн байна уу үзэгчдээ. Бид нэвтрүүлгийн маань өнөөдөр 2 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Хүү амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ оролцож байна. Сайн байна уу? Сайн байна. Таныг улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн гэхээс гадна нийгмийн хамгааллын, нийгмийн даатгалын Эрдэнэ гэж тодорхойлдог л да. Та юу энэ салбартаа хизээнээс холбогдож эхэлсэн юм бэ? Тэрнээс яриагаа эхлэе гэж бодож байна би. Юуны өмнө телевизээс байгаа үзэгчдийнхаа өдрийн амар амгалан айлтгая. Тэгэд ер нь нийгмийн даатгалын одоо салбартаа нийгмийн хамгааллын одоо бодлого үйл ажиллагаатай холбогдоод үндсэндээ 12 жил болж байна да. Тэгэд 2004 оны сонгуулиар анх нийгмийн даатгалын эрхээ дараагаар томилогдсон. Тэгээд тэрнээс хойшлын салбартаа 11 дахь жилд 12 дахь жилдээ ажиллаж байна да. Тэгэхээр өмнө эрхэрж байсан улс төрийн намууд бол юм нийгмийн халамжийн одоо хувь хэмжээг өсгөх тухай л нэлээд ярьдаг байсан шүү дээ. Одоо бас нэг тийм ирээдүйд бол энэ хувь хэмжээг бас өсгөх ёстой гэж ингэж бас ярьж байгаа. Тэгэхээр энэ бодлоготой одоо саяхан улсын хурлаар батлагдаж гарсан энэ хамтын тэтгэврийн тухай хууль гэж байгаа. Энэ хууль маань ирээдүйд яах вэ? Яаж уялдах вэ гэж асуух гэдэг л дээ. Тэгэхээр юуны өмнө энэ хамтын тэтгэврийн тухай хуулийг ямар нэгэн нийгмийн халамжтай хольж ойлгож болохгүй л дээ. Энэ бол нийгмийн халамж биш. Энэ бол ерөөсөө л ахын насны нийгмийн хамгааллын одоо гол бодлого хууль болж гарч байгаа. Ийм одоо эргэцэн акт. Тэгээд энэ дээр өнөөдөр манайх ингээд нийгмийн халамж тэтгэмжтэй хольж утгаж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ бол нэгэнт тухайн ахын настан маань одоо насан туршдаа одоо хуримтлал бий болгоод шимтгэлээ төлөөд тэр тухайн хамтд ажиллаж исэн аж ахуйн нэгж байгууллага нь бас тухайн одоо хүнд ногдох шимтгэл хувийн төлөөд ингээд энэ ч нөгөө нэг үрлд ирээдүйд учрах аливаа эрсдлээс одоо хамгаалах зорилгоор бий болгож байгаа тэтгэврийн одоо хуримтлалын сан шүү дээ. Тэгээд энэ хуримтлалын санг бий болгоод тэгээд хүн өөрөө насан туршдаа шимтгэл төлж хуримтлалын сан бий болгочоод тэгээд тэрнийхээ үр шимийг үзэлгүй бурхны оронд яваад өгч байгаа тохиолдол бол цөм биш байна л да. Тэгэхээр энэ нь одоо шударгуугүй юу гэдэг асуудал. Тэгээ бусад улс орнд бол шинэ энэ бол өвлөгддөг тийм ээ. Асуу тодорхой хуваар одоо гэр бүлд нь очдог ч юм уу ингээд янз бүрийн хэлбэрүүд байдаг л да. Гэтэл манад болохоор ерөөсө 100% тухайн одоо даатгалагч одоо нас орлаа. Тухайн хүний одоо бий болгосон хуримтлал дундын санд ингээд 100% үлдчихэж байгаа. Тэгэхээр намайг чинь нийгмийн даатгалын дараагаар ажиллаж байхад бол маш олон одоо иргэд залуучууд, ахмадууд одоо тийм ээ эрэгтэй эмэгтэй одоо янз бүрийн хүмүүс ирж уулздаг байсан. Тэдний гол одоо санал гомдол гаргадаг зүйл юу гэхээр ингээд аав маань ч юм уу ээж маань одоо ингээд насаараа хуримтлал бий болгочоод насны эцэст одоо эннийхээ үр шимийг үзэлгүй одоо ингээд бурхан болж байна. Тэгтэл одоо энэ гэр оронд нөвлөгддөггүй, үр хөвгөлд нөвлөгддөггүй гэдэг энэ дундын санд ингээд өөр бус хүмүүсийн одоо хэрэглээ болоод яваад өгч байна. Энэ бол үнэхээр шудраг ус байна гэдэг. Тэгэд энэ дээр холбогдуулаад одоо энэ хамтын тэтгэврийн тухай хуулийг анх санаачилсан. Тэгэд энийг өнөөдөр хүмүүс нэг аливаа нэг халамж тэтгэмжтэй одоо хольж утгаад ярих гэдэг л та. Тэгээд би бол шулуух хэлэхэд бол энэ бол хин нэгэн хүний төлсөн мөнгийг хин нэгэн авч хэрэглэх гээд байгаа ч юм уу эсвэл улсаас тодорхой одоо төлсөн мөнгө одоо зориуд гаргаа тэгээд халамж юм уу тэтгэмж болгож өгч байгаа мөнгө бол биш ээ. Хүн өөрөө бий болгох зорилгоос байхгүй. Тэ. Ер нь олон улсууд бол хамтын тэтгэврийн тухай хуулийг тэтгэврийн өв залгамжлал гэж томьёолдог л да. Тэгээ энэ бол энэ хууль бол гарснаар нийгмийн хамгаал, нийгмийн даатгалын салбарт бол томоохон системийн том өөрчлөлт, том агц гарлаа гэж зарим хүмүүс бол дүгнж байгаа байх. Гэхдээ миний хувьд бол энэ хууль нэлээд удаж гарах шиг боллоо. Та 2-3 жилийн өмнө хуулийн төсөл явж байсан. Сөрөг хүчний зүгээс бол завсарлага авах, хуулийн төслийг буцаах байдлаар нэлээд удлаа шүү дээ. Энэ юу яагаад удсан юм бэ? Ерөн зөв хамтын тэтгэврийн тухай хуулийн анхны санаа энэ хамтын тэтгэвэр гэдэг юм бол би байх ёстой маа гэдэг энэ одоо санаа одоо анх 2004 оны улсын хурлын сонгуулиар арчс намын өрөө хөтөлбөрт анх сууж исэн. Тэгээд тухайн үед энэ одоо ажил хэрэг болоогүй л дээ. Тэгээд 8 онд нэг бас яригдал өнгөрсөн. Тэгээд 2012 онд анх энэ одоо хуулийн төслийг өөрөө бас ажилласан хугацааныхаа туршлага дээр тулгуурлаж
энэ хуулийн төсөл дээр сууж боловсруулалт хийсэн. Тэгээд 12 оны намар өргөн бариад хуулийн бүрдүүлэлт дутуу гэдэг шалтгаанаар 2 удаа буцаад 2014 оны 1 сард одоо их хурлын зарим гишүүдтэй хамтарч энэ хуулийг өргөн барьсан. Тэгээд 2014 оны 1 сараас хойш үндсэндээ 2 жил гаруйны хугацаанд янз бүрийн шалтгаанаар хойшлсон дөө. Тэгээд их хурлын даргын зөвлөлийн хурал дээр одоо нөгөө хуралдаанаар хилцэх асуудлын дараалд орох болохоор л одоо нөгөө хуучин ардын нам маань тий одоо сөргөчн маань одоо тэгэл янз бүрийн шалтгаан хэлж байгаад хойшлуулдаг. Эсвэл одоо завсарлага авна янз бүрийн одоо нөхцөл байдал болцол тавина гэдэг ингээд янз бүрийн нөхцөл байдлаас болоод хойшлсоор байгаа энэ хууль ингээд хуулийн хэрэгжих хугацаа маань 2017 гэж байгаа байх шүү тий. 17 оны 1 сарын 1-ээс хэрэгжихээр одоо аргуй юу энэ бол одоо тэгэл хуулийн хугацаанд шахагдаад хийсэн л одоо хугацаа л би харин сөргөчний зүгээс энэ хуулийг буцаагаагүй л магадгүй одоо энэ он гараад хэрэгжих цаг хугацааны хувьд тийм байсан юм болов уу гэж бас хувийн зүгээс бодож байна. Залуу юу? 14 онд өргөн бариад бид чинь 14 оны 1 сард гэдэг чинь бүтэн жилийн хугацаанд хангалттай хэлэлцээд батлах хугацаа байхгүй. Тэгээд тэр хугацаанд тэр баталсан бол магадгүй 15 оны 1 сарын 1-ээс уг хууль хэрэгжээд эхлэх боломжтой байсан. За бүр их удаан хэлцлээ гэхэд 16 оны 1 сарын 1-ээс хэрэгжээд эхлэх боломжтой байсан л та. Тэгээд харамсалтай сая 16 оны төсөв батлагдсны дараа энэ хууль орж одоо батлагдсан. Тэгээд энэ төсөв бол өөрөө хууль шүү дээ. Тэгэхээр хууль нөхөж одоо хууль одоо оруулах боломжгүй. Тийм учраас 17 оны 1 сарын 1-ээс энэ хуулийг хэрэгжүүлэхээр оруулчих юм учир шалтгаан. Тэгэхээр энэ хамтын тэтгэврийн одоо хамгийн гол тавигдж байгаа нөхцөл шаардлага нь юу байгаа вэ? Зүгээр иргэд бол мэдээлэл хууль батлагдсны дараа бол авч ил байсан. Гэхдээ тодруулж одоо асуух зүйлүүд бол бас нэлээд их байгаад байдаг л да. Яг энэ хуулийн маань бас гол зорилго зүгээр тухайн хүний хуримтлалын одоо тэр сан бий болгосон одоо мөнгөн хуримтлалыг тухайн одоо гэр бүлийн хүнд өвлүүлэхэд эхний алхам тийм ээ. Буюу одоо ингээд одоо тэр амьдрах хугацаанд ханижлага авчирсан тэтгэврийг давхар авах харилцаа зохицуулахаас гадна ер нь гэр бүлийн бат их байдал, гэр бүлийн үн цэнийг нэмэгдүүлэх тэр одоо чиглэл рүү бас зорьсон хууль л да. 30 жил хамт амьдрах хэрэгтэй гэж байгаа шүү тий. Үгүй 15 жил. 15 жил. Тэгэхээр 30 жил нийгмийн даатгал төлөх хэрэгтэй. 20 жил. 20 жил. Тэгэхээр зөв энд юу харуулж байгаа гэхээр тухайн одоо хууль ёсоор тий аль биесээр гэр бүлээ батлуулсны дараа одоо 15-аас доошгүй жил амьдарсан байх ёстой. За нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу 20-оос доошгүй жил одоо тэтгэвэр төлсөн, шимтгэлсэн байх ёстой. Тэгээд босод янз янзын заалтууд байсныг нь бол яг бас хүний эрхтэй холбоотой асуудал, хувийн одоо тийм ээ. Одоо амьдралд өөрөө баялаг шүү дээ. Ямар ч одоо шалтгаан тохиолдож болно гэдэг үндслээр тэр заалтуудыг бол хассан. Жишээ нь одоо 20 насны зөрүү мөрүүд гэдэг янз бүрийн заалтууд байсан. Бүгдийг л хилцүүлгийн явцад одоо өөрчилж засч найруулсан. Тэгээд бас нэг юм бол буцаа хэрэглэх хугацааг үндсэндээ 2012 оны 1 сарын 1-ээс гэж байсныг болиулаад одоо хуулийн хүн элцэх хугацаа дунджаар 10 жил байдаг шүү дээ. Альч хуульд тийм. Тэр утгаараа тэр хугацаанд одоо тухайн засгийн газар одоо тогтоох боломжтой маа гэж үзээд тэгээд засгийн газар одоо буцаа хэрэглэх хугацааг тогтоохоор одоо хуульчилж өгсөн. Тэгэхээр нэг үрлөө засгийн газар хэрвээ боломжтой гэж үзэх юм бол хүн элцэх хугацаа одоо 10 жил гэдээ бодоход 2015 онд батлагдсан хууль тийм үү. Тэгээд эргээд одоо шинэ 2005 оноос ч байдаг юм уу одоо хөлцөх хугацаа тооцох боломжтой гэж үзэж байгаа. Тэгээд тэрнээс хойш 2005 оны 1 сарын 1-ээс хойш гэдэг юм уу ийм байдлаар хэрэгжүүлээд явхад илүү уяатан байх нөхцөлийн хангах зорилгоор л энэ хуульд засгийн газар тогтоохоор зааж өгсөн л тоо. Нас орсон хүний авж исэн тэтгэврийн хэдэн хувийг одоо гэр бүлийнх нь хүн өвлж үлдэнэ гэдэг байгаа лээ. Энэ зүгээр тухайн улс орны бас эдийн засгийн чадвах боломж одоо шаарддаг нь л да. Жишээ нь одоо манайд бол эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бол мэдээж одоо юу гэдгийг тэр авчирсан тэтгэврийг 70%, 80%, 90%, 100% гэж олгох боломж бол бас хүнд шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь зүгээр доод хэмжээг нь заагаад өгчээ. Тэрнээс дээш одоо хэдэн хувиар тогтоох юм бол бас л одоо тэр тухайн засгийн газар нөөрэ шийдээд явугэ гэдэг энэ одоо хөлбраар бас л одоо уяатан байх зарчмаар бүрэн тэтгэврийн одоо 20%-аас доошгүй байна тий.
ямар ч тохиолдолд эдийн засаг бүр хүнд ч байсан, ямар ч байсан хамгийн багаар тогтоолоо гэхэд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 20%-аас доошгүй байхаар ингэж л хуульчилж өгсөн. Энэ нь бол одоогийн дундаж тэтгэврээр бодох юм бол 350-аас 450 мянган төгрөг байгаа гэдээ бодоход 400 мянган төгрөгийн 20% гэдэг бас сартаа 80 мянган төгрөг ямар ч хэлсэн л очиод байх тийм ээ. Хамгийн доод хэмжээ. Хамгийн доод хэмжээ шүү дээ энэ бол тийм. Тэгэхээр жилдээ бол сая гаруй төгрөгийн ханижлынхаа авчижсэн тэр тэтгэврийн хувийг хүртгэнэ тийм ээ. Тэгэхээр энэ бол бага биш дэмжлэг. Тэгээд хэрвээ дээшээ 30 40 50 60% гэдэг явах юм бол өшөө дараа авах хэмжээ бол эрс нэмэгдээл явна. Хуулинд яг юу гэж заасан байгаа вэ? Тодорхой нэг хоёр асуулт байна л да. Тэтгэврт гарахаас өмнө нас барчихсан бол гэр бүлийнх нь хүн юу гэдэг нэг дараа жил тэтгэврт гарах хэрэгтэй байсан. Наад жил нь ямар нэгэн байдлаар нас барсан бол гэр бүлийн хүнд хүрэх үү тэр тэтгэвэр. Нөгөөх асуулт нь болохоор хоёулаа тэтгэврээ авч жагаад нас барчихсан тохиолдолд ойролцоо хугацаанд гэдэг ч юм уу. Нас барсан ийм тохиолдолд дөрвөн хүүхдүүдэд нь байдаг юм уу? Үлдэх тийм зохицуулт байгаа юу? Тэгэхээр энэ хоёр зохицуулт хоёулаа хуульд бол зохицуулагдаагүй. Эхнийх нь бол жишээ нь бүрэн тэтгэврийн эрх үүсээгүй тохиолдолд бол энэ тэтгэврийн хамтын төр эрх бол үүсэхгүй. Угаасаа 20-оос доошгүй жил шимтгэлсэн байх ёстой. 20 жил шимтгэл төлнө гэдэг чинь тэтгэврийн эрх үүснэ гэсэн үг байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар бол хоёулаа нас орсон тохиолдолд уг тэтгэвэр шууд хаагдчих. Тэгээд тухайн шинэ хоёр ахмадын хин нэг нь бурхан болсон байлаа гэхэд үлдсэн ахмад маань өөрийнхөө амьдрах хугацаанд таньжлах авч ирсэн тэтгэврийн тодорхой тухайн үеийн засгийн газрын тогтоосон хувь хэмжээгээр тэтгэврийг давхар аваад явахыг зохицуулж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгүгээр хэлбэл амьдрах хугацаа гэдэг нь 10 жил байх уу 20 жил байх уу тэр хүний биологи тийм ээ нас талтаас л хамаар шалтгаална шүү дээ. Тэгэхээр хэдэн жил байд. Гэхдээ тэр амьдрах хугацаанд хоёулаа нас орсон тохиолдолд шууд тэр хоёрны тэтгэвэр хаагдаад яв. Тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн. Өөрөөр хэлбэл 20 жил төлцсөн. Гэхдээ хараахан нэг тэтгэврээ тогтоолгоогүй гарч амжаагүй байж байгаа тэр ахмад юу гэдэг юм болчихвол. Тэгэхээр эрх үүсээгүүд бол нэг өдрийн өмнө ч байсан эрх үүсээгүүд байх юм бол жил нь гүйцсэн ч гэсэн аль биесээр эрхээ бол нээлгэх хэрэгтэй юм тийм үү? Угаасаа ерөөсөө шинэ бүрэн тэтгэврийн болцол хангацсан байх юм бол үүсээгүй тэр чинь үүснээр тооцсон шүү дээ. Тэгвэл угаасаа шимтгэлээ 20 жил төлсөн 60 нас хүрсэн эрхтэй даатгуулагч байлаа гэхэд тэр хүн бол угаасаа бүрэн тэтгэвэр авах эрх нь үүссэн байгаа байхгүй. Тогтоолгож амжаагүй гэж магадгүй тийм ээ. Гэтэл бүр их нь үүссэн байх юм бол тэр тооцоол юм. Ер нь бол хамтын тэтгэврийн тухай хууль гарсны дараа манайх бол судалгаа явуулж үзсэн. Иргэд бол нэлээ их хүлээлттэй байсан хууль. Энэ бол маш зөв хууль гарлаа гэж хүлээж байсан. Иргэдээ асууж байсан хоёр асуулт бол ердөө энэ байсан. Тий. Энийг мэдмээр байна гэсэн. Тэгээд үзэгчд маань бол энэ талаар нэлээ тодорхой хариулт авсан байхаа сайдаасаа тий. Салбарын сайдаас. Одоо нэг асуулт асуумаар байна л да. Одоо нийгэмд өрнөж байгаа. Үндсэн хуулийн зэц үйл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх тухай хуулийн зарим зуулзаалт үндсэн хуулийг зөрчсөн байна гэж шийдвэр гаргачлаа л да. Тэгээд энэ хууль нэг үгээр хэлбэл зарим гол тулгуур заалтууд хүчингүй болчихлоо. Үүнээс үүдээд арилжааны банкуд орон сууцны зээлээс гадна бусад барьцаалан зээлдүүлэх тухай барьцаа авч зээл алгадаг зээлүүдэд зогсоочлоо л да. Яагаад тэгэхээр барьцааг нь зохицуулах эрх зүйн орчингүй болчихлоо. Та энэ дээр юу ямар байр суурьтай байгаа вэ? Үндсэн хуулийн зэц гэж байгуулдаг. Тэгээ шийдвэрээ бид бол эргэж харахгүйгээд мэдгэжлээ шүү дээ. Одоо улсын хурлд ганцхан гарцсан шүү. Өнөөдөр зүгээр энэ бол үндсэн хуулийн зэц маань бас альва шийдвэр гаргахдаа улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлуудыг бас харж улс үндэсний язгуур их ашиг бас тооцож өгөх хэрэгтэй. Зүгээр өнөөдөр юу гэдгийг юм болгоныг бид шийдэх хэрэгтэй гэдгээр барьж аваад шийдээд яваад байх. Өөрөө улс орны язгуур их ашигт нийцэх үгүй гэдэг дээрс бодох хэрэгтэй л да. Тэгээд өнөөдөр зүгээр ингээд энэ гаргасан шийдвэр бол би бол энийг үндсэн хуулийн зөрчил гэж харахгүй байгаа. Энэ бол үндсэн хуулийн зөрчил биш. Энэ бол салбарх органик хуулиудаар зохицуулаад явах боломжтой асуудал байсныг үндсэн хуулийн зэц шүүмөрч авч ийм болчингүй шийдвэр гаргаж байгааг би үнэхээр харамсаж байгаа. Өнөөдөр зүгээр гадуур бол ингээд энэ ипотекийн зээл гэдэг бол шинэ 60 70 жил ноцолдож ээж
20-30 мянган одоо айлын орон сууцны асуудлыг шийдэжсэн бол сая одоо өнгөрсөн одоо 3-4 жилийн хугацаанд л одоо 75-аас 80 мянган айлын одоо орон сууцыг шийдэж чадлаа шүү дээ. Энэ бол нэгдүгürt бодлого зөв байсан, үдээ олсон шийдвэр гарсан. Хоёрдугаар эдийн засгийн аягүй зөв одоо хөлбөр хэрэгжижсэний л одоо үр дүн шүү дээ. Гэтэл энийг барьж аваад хэн нэгэн одоо хөндлөнгийн одоо сөрөг хүчин, улс төр хүчин ч байд юм уу? Эсвэл хэн нэгэн одоо иргэний гомдлоор барьж аваад энийг одоо шууд тас зөхиод зогсоочно гэдэг нь өөр ард нь эдийн засгийн ямар үр дагавар үүсэх вэ гэдгийг тооцох ёстой шүү дээ тий. Тэгэхгүй тэгээ шууд одоо бидэнд ирэх нь байна. Бид одоо ямар шийдвэр гаргасан бидний хинч яаж чадахгүй гэсэн тийм одоо юу гэдгийг хэрхлээр асуудлыг шийдэж байгаа бол үнэхээр одоо би энийг асуусан шалтгаан ийм юм. Хамтын тэтгэврийн хууль буюу тэтгэврийн өв залгамжлалыг нийгэм бол нэлээд хүлээж байсан. Хүлээлтэн дээр тулгуурсан маш сайн хууль гарчлаа. Бас энэ хамтын тэтгэврийн хуулийн маань үндсэн хууль зөрчсөн байна гэд нэг итгээд бас гомдол гаргацсан байгаа юм шүү дээ. Гэхдээ тэгэл одоо явал тэгэл одоо миний хувьд бол хэлэх үг байхгүй шүү дээ. Ягаад гэвэл тэгэл тэр одоо үндсэн хуулийн цэц тэгэл аваад шийдэл одоо хэрвээ үндсэн хууль зөрчсөн байна гэвэл одоо тэгэл одоо миний хувьд би ямар тайлбарт явах вэ? Тэгэхээр үндсэн хуулийн манаа чинь үндсэн хуулийг одоо сахиж хэрэгжүүлж явах хэрэгтэй байгуулах нь хэрвээ тийм шийдвэр гаргаад байх юм бол энэ чинь өнөөдөр энэ улс оронд яг засаглалын хэлбэр нь ямар хэлбэртэй яваад байгаа юм бэ гэдээ ойлгомжгүй болчиход байна шүү дээ. Монгол яг ямар засаглалтай улс орн юм тий. Үндсэн хуулийн одоо засаглалтай улс орн болчиход байна уу тийм ээ. Одоо үндсэн хуулийн цэцэн засаглалтай юм уу? Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу? Парламентын засаглалтай юм уу тийм ээ. Ерөөсөө ойлгомжгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ үндсэн хуульд одоо тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулж энэ улс орны энэ хууль эрхтсэн тогтолцоог зөв болгохгүй бол ерөөсөө энэ төрийн одоо энэ институтууд хоорондоо зөрчилдөөд бие биенийхээ гаргасан шийдвэр одоо тогтоол одоо ямар нэгэн юмыг одоо хүчингүй болгоод тийм ээ. Гэвч одоо тэр дуунтай эцэст нь ихэн хохирох уу? Иргэдэл хохироод байна шүү дээ. Тэгэхээр зүгээр гэмгүй өнөөдөр амьдралаа залгуулаа явж байгаа жирийн иргэд жирийн монголчууд л хохирч байгаа шүү дээ. Тэрнээс биш тэнд нэг цаасан дээр гараас зурж байгаа дарга нар хохирнож байхгүй шүү дээ. Дээрээ судлаа болохгүй доогоороо гүйдэл болохгүй гэдэг шиг. Наадах чинь тийм Монголын энийг бол сөрөг хүчний зүгээс бас юу гэж байр суурь илэрхийлдэг вэ гэхээр ардчсан намынхан ирэх барьж явах үед бол ийм юм болдгоо гэдэг 96 оноос 2000 оны хоорондох жишээ гэж татаж ярьдаг. Энэ бол тухайн намынхан засаглах чадамжаас болж байна. Одоо төрийн одоо 3 өндөрлөг гэж ингэж ярьдаг. Их хурлын дарга ерөнхийлөгч ерөнхийсэд хуруула ардчсан намаас байж байна. Тэгсэн хэрнээ бол ийм нөхцөл байдал үүсэж байгаа нь намтай холбоотой юм гэж хэлээд байгаа л да. Тэгэхээр зүгээр нөхцөл байдлаа их зөв дүгнэе л да. Тэгэхээр яг ардын нам бол сөрөг хүчин гэдгийг байр суурьнаас өнөөдөр бүгдийг харлуулах гэж бүгдийг л одоо үүсгэх гэж ярьж байна л да. Тэгээд зүгээр яг нөхцөл байдлыг аваад үзье. 96-аас 2000 онд тухайн ардсан холбоо эслийн засгийн газар яг одоо дангаараа засаг барьж чадсан уу? Нэгдүгээрт, хоёрдугаарт дангаараа шийдвэр гаргах төвшний эрх мэдэл байсан уу? гэж зөв тунгаагаад үзье л да. Тухайн үед одоо их хурлын эрсцийг 66.6%-аар боддог гэсэн. Гурван шатны хурлын эрсц 3.2 буюу 66.6%-аар. Тухайн үед их хурлд ардсан холбоо эслийн одоо засгийн газар буюу одоо ардсан холбоо эсэл 50 судалтай байсан. Тийм ээ? А тухайн үе Монгол Ардын Хувьсгалт нам 25 судалтай байсан. Нэг бие дагч дашвар байсан тийм ээ. Тэр дашвар одоо бие дагч гишүүн аль талд орон тэр тал шийдвэр гаргах хэрэгтэй авдаг байсан. Нэг үгээр хэлбэл 50 дээр нэмэх нь нэг болж нэг байж ич 66.6% төрдөг гэсэн. А тэр нэг орж ирэхгүй бол тэгээд ямар ч тогтоож шийдвэр гаргах хэрэгцсэн чадамж байхгүй. Ингээд тэр одоо сөрөг хүчин буюу 25-ны тоглоомд ордог. Ийм л хуулийн тогтолцоотой байсан шүү дээ. Өнөөдрийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна? Тэгээ яг тэр нөхцөл байдлаар яваад тэр нөхцөл байдлаар тухайн үеийн ардсан холбоо эслийн засгийн газрын 4 засгийн газрыг татан буулгасан, унгайсан. Энэхүү гавья хэний гавья байлаа тийм ээ. Тухайн үеийн сөрөг хүчин гэдэгжсэн одоо Монгол Ардын Хувьсгалт намын гавья байсан шүү дээ. А өнөөдөр дахиад яг энэ нөхцөл байдалд автагдсан. Өнөөдөр 39 байж иж 38 дээр нэмэх нь нэг буюу 39 байж иж 50 дээр 51% хүрнэ. А тэгжээш аливаа хурал одоо шийдвэрийн хүчин төгөлдөр байх нөхцөл хангагдана тийм ээ. Тэгэхээр өнөөдөр жишээ нь манай ардсан нам 35 үнэтэй судалтай тийм ээ. Тэгээ аль нэг намтай эвсэж иж тэгжээж одоо тэр олонхын засгийн газрыг одоо байгуулах нөхцөл боломж бүрдэж байгаа.
Гэтэл өнөөдөр 35 үнэтэй мөн л одоо дангаараа ардсан нам бие даасан шийдвэр гаргаад бие даасан одоо тэр ямар нэгэн зорилго хэрэгжүүлээд явах тэр нөхцөл бас хангагдаагүй. Тэгэхээр нэг үгэрлэл 2 удаа ардсан намыг засаглалаа гэж ярьж байгаа боловч хоёуланд нь ардсан нам хязгаарч олонх болж байгаагүй. Зүгээр олуулаа болж исэн олонх болж байгааг. Олонх болохын тулд заавал нэг аль нэг бие даагч юм аль нэг намын дэмжлэгтэйгээр шийдвэр гаргах төвшөнд хүрч ирсэн. Тэгэхээр энэ юуг харуулж байна вэ гэхээр өнөөдөр яг ийм нөхцөл байдал дээр улс төрийн тоглолтыг өнөөгийн одоо Монгол Ардын нам бол маш чадварлаг зохион байгуулж ирсэн л дээ. Тэгээ саяын ч гэсэн одоо ингээд зүгээр хамтын төрийн тухай хуулийн дээр яхад 2 жил гарсан хугацаанд бол үндсэндээ Ардын нам бол барьчлаа шүү дээ энэ хуулийг. Тэгээд бүр хорлож байгаа юм шиг одоо 16 оны төсөв батлагдсны дараа энэ хуулийг одоо баталж байгаа юм. Тэгтэл 17 он 1 сарын 1-ээс энэ хууль хэрэгжихээр болж байгаа. Тэгээ өнөөдөр одоо гарч байгаа засаглалын аливаа хямрал одоо аливаа асуудлыг дандаа одоо ардсан нам засаглаж чаддаггүй гэдэг тийм үгээр нийгэмд хүрэхийг зорж шүү дээ. Тэгээ гол зорилгогүй л би тэгвэл ганцхан л юм хэлмэн ардын нам засаглахгүйгээр амьдрч чадахгүй нам. Тэгээ гэдгийг шулуухан хэлчмээр. Өнөөдөр сөрөг хүчин буюу одоо өнөөдөр их орныхоо төлөө үнэхээр зүрх сэтгэлэн зохиолж байгаа юм бол эдгээр өнөөдөр сөрөг хүчинч байсан тэр доотлон голоод ирэх барьжсэн ч тэр ямар ч үед улс орныхоо төлөө ажиллах чадвартай байсан. Харамсалтай нь эдгээр маань цөөнг болоод ирэхээр л улс орны эрх ашиг гэдэг юмыг л хоёр тавьчдаг бас судалтай. Би зөв сэтгэлж өөр бас нэг юм харагдал эдийн шууд асуумаар санагдчихээн л да. Та бол улс төрд олон жил байгаа хүн хэн яаж хариуцлага хүлээдгүй гэдэг бол их сайн мэдж байгаа. Нөгөө талаас нь харахаар сөрөг хүчин бол хязгаарч хариуцлага хүлээх одоо тийм юу гэдэг шүү дээ. Яг гэвэл ард түмэн бол та нар бол хариуцлага хүлээхгүй сөрөг хүчин байгаад ингээд тавьчихсан. За тэгвэл одоо аль нь ч олох биш юм бол хэн хариуцлага хүлээх вэ гэж. Тэгэхээр өнөөдөр яг хамгийн олуулаа гэд буюу одоо олуулаа бос ардсан нам өнөөдөр аль нэг намтай өсөж тийм ээ хариуцлага хийж штэ. Өөрөлд хариуцлагыг сайнраар өөр дээр аваад хуулийн дагуу тийм ээ хамгийн олон судал авсан нам нь хариуцлага хүлээнэ гэдээ хуулийн заалт байж байгаа. Тэр дагуу аль нэг намтай өсөж яваа. Бид нар сая өнгөрсөн хугацаанд өнөөдрийн шударгаас өсөлттэй ч өнөөдөр ингээд өслийн зарчмаар ажиллаж байна. Монгол Ардын намтай ч бас сая өсөл бол засаг байгуулж үзлээ шүү дээ тий. Тэгээд өсөл болоод 6 сарын дотор жишээ нь одоо Ардын намын хийж байгаа тэр үйлдэлүүд бол дандаа засгийнхаа эсрэг хийсэн. Ерөөсөө маш олон хүнийг халсан сольсон ерөөсөө 6 сарын дотор бол үндсэндээ эвсэж улс орны төлөө ажиллах биш тэр боломжийг ашиглаж одоо намынхаа суурь баазыг бэхжүүлэхэд л одоо гол анхаарлаа тавьж ажиллалаа шүү дээ. Тэгэд арга буюу буцаагаад одоо эвслийг задлж тийм ээ арс нам одоо шударгаас өсөлтөд дангаараа одоо засаг байгуулалт ингээд ажиллаад явж шүү дээ. Тэгэхээр энд өнөөдөр зөв сөрөг хүчин буюу одоо олонх эрх баригчтай хоёрын аль альны одоо чи цөөн хүчээс хариуцлага хүлээхгүй чи олон хүчээс хариуцлага хүлээн гэж бас ярьж болохгүй шүү. Нэгэнт их хуралд сонгогдож гарч ирсэн бол тухайн нэр дэвшигч өөрөө одоо ёс зүйн хувьд хариуцлага хүлээх шүү. Сонгогчдынхаа өмнө тийм. Тэр чинь сонгогчдод сонгогдохын тулд тодорхой амлсан байгаа шүү дээ. Тодорхой мөрийн хөтөлбөр зорилго төвшүүлсэн байгаа. Тэгэхээр их хурлын гишүүн гэдэг бол хин нэгнээс хараатмасаар тийм ээ одоо төрийн түшээ гэж яриад байгаа шүү дээ. Төрийн их хурлын гишүүний хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагыг хүлээж ажиллах чадвартай тийм үнийг их хурлын гишүүн гэж хэлдэг. Их хурлын гишүүний үндсэн 4 үүрэг байгаа шүү дээ. Нэгдүгээр хууль санаачлах, хууль боловсруулах, хууль батлах, хуулийн хэрэгжилтэнд хяналттай байх. Тэ. Энэ үндсэн 4 үүргээ сөрөг хүчнийч бай, олонхын ч бай гишүүн аль нь ч энийг биелүүлэх үүрэгтэй. Тэрнээс би одоо сөрөг хүчний гишүүн би хууль санаачлахгүй ч гэдэг юм уу. Би сөрөг хүчний гишүүн надад энэ одоо улс орны амьдрал унж гэнэ босч гэнэ хамаагүй ч гэдэг юм уу. Тэгээд явах юм бол тэгвэл тэр хүн өнөөдөр энэ төрийн ордонд тийм ээ төрийн түшээгээс суух хэрэг юу байгаа юм тэгвэл тийм. За бид ярилцлагын нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар үгээр өндөрлж байна. Одоо Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ санаачилж оруулсан одоо хамтын тэтгэврийн тухай хууль буюу тэтгэврийн өв залгамжлах асуудал байсан юм аа. Тэгээд бид энэ сэдвийг өнөөдөр энэ удаагийн ярилцлагаар онцлоо. Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа.